Эхлээд бид Солонгос багийг тун амархан зайлуулна. Дараа нь Монгол багийг ингэж дуусгана. Тухайн үед чи дэндүү тайван энгийн байсан бол Фламинго чиний нүд чинь одоо үзэн ядалтаар дүүрэн аимшигтай харагдаж байна. Тэр үеийг чи хамгийн сайн санаж байгаа тийм бодохыг шүсэхгүй байна. Солонгос улсад тавтаа морилцгоо залуусаа. Бид новшийн зүйл ярьдаггүй, бидний соёл тийм зүйл байхгүй. Асуудалгүй тэмцээний өдөр бүгдийг нь аална. Хөөе. Та нар ихлүүлсэн штэ. Би чамд хэлээд байна штэ. Надад ийм новшийн юм ярих зав байхгүй. Би зүгээр дөрсөлдөгчөө торон дотор өөхөх хүртэл зодох бэлтгэлдэл анхаардаг. Чи сайн юм аа, тийм шүү. Бидний харилцаанд хараалын үг ашиглахад ямар ч асуудал алга. Холбог тулаанд Дагестан аваргууд дүүрэн байдаг гэдгийг чи мэдвүү. Тэр сайн байна шүү. Тэр хаарцсан. Энэ залуу чи ирүүл юм уу? Хараад эзэн улс хоорондын тулааны шүгээн дөрвийн сүүлийн тулаанд оролцох Солонгосын Омега баг тавтаа морилцгоо ирэх мүдэ. Бидний сэтгэл зүйн бэлтгэл дээр хийсэн сорилон та бүхэн баггүй туулдаж бас нилээдгүй бухимдцгаасан тийм үү? Гэхдээ яг тэр үедээ харьцуулахад та нар илүү бэлтгэгдсэн мэт харагдаж байна. Ер нь багийн уур амьсгал хамаагүй дайжгүй болсон юм шиг. Гэхдээ энэ миний харж байгаа новшийн өнцөг биш тийм үү? Үнэхээр та нар хатууцсан гэж харж байна. Уламд ордсон хөгшөө. Энэ үйл явдлын өмнө яг юу болсон бэ гэхээр Black Combat холбооны загалмайсан эцэг өөрийн улсын багийг Евразиа багийнхны өмнө бүх зүйлээр хүчтэй байлгахын тулд баггүй төсвөр шалгасан сорилтонд оруулсан. Энэ тухай дараагийн дугаар дээр авч үзье. За ингээд Оки MMA тулааны спортын галзуу сувг иргэн ирж та бүхний нүдэн дээр бурхан тэрэн хоёрын торон доторх цус гаргасан тулааныг Монгол тайлбартаагаар хүргэхэд бэлэн боллоо. Одоогийн байдлаар Монголын хөгжөөн дэмжигчдийн хувьд Евразиа бол тэрэн. Учир нь яагаад вэ гэхлээр Орос улсын нэрийн дор тулалдаж буй харахад л хүйтэн царайтай нурууны булчинтай баашканууд бол Монгол багийн хувьд хүнд сорилт. Гэхдээ Солонгосч бай, Евразиач бай аль аль нь хагас шигшээд гарч ирсэн ч хуйг дуулгаа өмссөн хүчрхэг өвөг дээдсийн үр сад бясалгалаа хийгээд урж тасч угсраа цохилтоор унгааж байгаагаа төсөөлөд сууж буй. Бодол хүрсэн газар үйлдэл хүрдэг хойно та бүхний мэдэж байгаачлан хагас шигшээд Америкийн нэгдсэн улс, Япон, Монгол одоогийн байдлаар шалгарсан. Одоо Солонгос болон Евразиа багийн ялсан нь Монгол улстай уулзраад харах юм. За ингээд та жинхэнэ ирчүүдийн солиотой сувг дээрээ сабскрайба дараад бүгд цаашаа нэг алхацгаая. Бид тухайн сорилтон дээр өвдөлт бас сэтгэл зүйн дайралт үүн дээр нэмэгдээд ухаарлыг баг зэрэг мэдэрсэн байх гэж гордож байна. Одоо та бүхэн нэгэн цул болж чадсан, бэлтгэгдсэн. Тэгэхээр одоо энэ хараал эзэн энерги Евразиа багийн өмнө ил гаргах үрдлээ. Үннийг хэлэхэд энэ новшийн тэмцээний хар цомын төлөө гарч ирэх магадaltaй баг бол Евразиа. Тийм ээ шүгэн дөрөв тэдэнтэй хийх тулаан бол солиотой хүнд тулаан гэсэн хэдий ч хэрэг бид ялч чадвал Солонгосын Омега баг аварганд болох бүрэн боломжтой боллоо гэсэн үг. Тийм биш гэж юу? Жинхэнэ бодит байдал бол энэ. Бразил нэгэнд хасагдсан учраас бид энэ учрааг ялч чадвал финалд шалгарах замдаа орлоо л гэсэн үг. Тэгэхээр энэ тулааныг финалийн тоглолт гэж шууд бодчихъя. Ингэж бодоод өөртөө байгаа бүх хүч чадлаа дайчилахыг хүсье. Яг одоо Евразиасын жинхэнэ мангасууд хаалганы ард хүлээгээд зогсож байна. Та нартай анх удаага нүүр тулах гэж байна. Тэднийг дуудахаас өмнө нэг зүйл сануулъя. Та нарыг тамлаж байсан өрөө болон үйл явдлыг битгий мартаарай хараал идгэж. Өнөөдрийн нүүр тулалтанд та нар илүү бэлтгэгдэж юуг даван тууснаа харуулах хэрэгтэй новш гэж. Тухайн үед чи дэндүү тайван энгийн байсан бол Фламинго чиний нүд чинь одоо үзэн ядалтаар дүүрэн аимшигтай харагдаж байна. Тэр үеийг чи хамгийн сайн санаж байгаа тийм бодохыг шүсэхгүй байна. Та нарыг тамлаж байсан новшийн цэнхэр хүүтэн гэрэлтэй хараал эзэн өрнөөс зүхтаж гарахын тулд тэмцэж амиа тээж байсан тэр үе яг одоо санацгаана биз. Солонгос улсад тавтаа морилцгоо залуусаа. Үнэхээр чанга харагдаж байна шүү. Тийм ээ, чанга залуус юм аа. Эй, бүгдээрээ сайн явж ирвүү. Тавтаа морил. Евразиа баг бол хэд хэдэн улсын холимог баг хэдий ч Орос улсын нэгдсэн баг гэж оролцож байна. Үннийг хэлэхэд та нар энэ тэмцээнд төрүүлэх өндөр магадлалтай хараал эдсэн чанга залуус. Тийм ээ, бид үнэхээр гайхалтай байна. Ялангуяа тэмцээн маань том стадионд гал гаргасан ивент болох гэж байгаа нь тасархай байна. Тийм ээ, стадион бол 5000 орчим хүнийг багтаах боломжтой. Тим том талбайд арга хэмжээ болох гэж байгаа тул маш олон хөгжүүн дэмжигчдтэй Солонгосын баг санаа зовж байгаа мэт. Мэдээж бид зөвхөн ялалт байгуулахыг л зорж наашаа ирсэн. Солонгост ирснээс хойш манай багийн гишүүд тун дайжгүй байгаа. Бид тэднийг ямар ч асуудалгүй замаас арчиж хайнаа.
Эхлээд бид Солонгос багийг тун амархан зайлуулна. Дараа нь Монгол багийг ингэж дуусгана. Йоо, за тэгвэл нэг асуулт асууя. Монгол эсвэл Солонгос баг хоёрын аль нь илүү хүчтэй харагдаж байна? Солонгос улс тийм ээ. Би бол тэднийг гэж хэлнэ. Энд хоцсон баг финал шалгарна гэдгийг та нар сайн ойлгож байгаа. Одоо ингээд уур амьсгал ямар байгааг шалгаж үзье. Тэр залуу аль хэдийнэ зүрхэн нүхчихсэн байна. Тийм ээ, үнэхээр хаачин болчихсон харагдаж байна. Би тулаанч Соогийн тухай баггүй сонссон. Тэр дайггүй тулаанч залуу гэдгийг би мэднэ. Тийм ээ, тэр бол сайн тулаанч, бид бүгд хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ чи түүнээс хамаагүй хүчтэй тийм. Одоо бол түүнээс би хэд дахин илүү хүчтэй өгшөн санаа зовх юм алга. За ингээд хөнгөн жингийн тулаанчтаас эхлэе. Морил залуусаа. Альвэ залуу маань арчаадаг. 둘이 비슷하게 생겼네. Таны жин хасалт ямархан байна да. Мэдээж асуудалгүй штэ өгшөн. Жин хасалтыг аргалах амаргүй шүү. Аргагүй энэ том зүйлийг хасах бас амаргүй. Тийм ээ, чи дажгүй харагдаж байна. Гэхдээ намайг дийлэх чинь юу л бол. Хэрв бүхийн тухайд гэвэл чамаар шал арчих нь тодорхой. Ингээд л дуусгана да. Чиний бүхий скил намайг буулгаж авах юу л бол. Чи өөрийгөө л өвтөл болтлоо ядраах байхтай анд байна. Дажгүй сонсогдож байна. Чи яг тулаанда бэлээ юм уу? Би чиний бүх тулааныг үтсэн. Чи үнэхээр аимшигтай юм билээ. Тийм ээ, би бүх зүйлийг тооцоолоод бэлтчихсэн байгаа. За дажгүй шүү гүшүүн. Чи надад таалагдаж байна. Дажгүй ярьлаа. Ингээд л болоо гэж юу? Тийм ээ өгшөн, чи яг одоо болж болно. Би тулаан дээр угаасаа бүх зүйлийг тултал нь хийн. Чи зүгээр л сул талаа нь уух гэж хэтэрхий өнгөрөө зан гаргаад бүтлгүүтэй байгаа юм биш үү? Тийм ээ, энэ удаад чи карьерийнхаа хамгийн хүнд өрсөлдөгчтэй таарлаа. Тулааны өдөр уучраа олё. 연습한 대로. Бид хэрүүл маргаан тийм таата бишээ залуусаа. Торон дотор та нарт үйлдэл ур чадвараараа л харуулъя. Хүүхэн шиг хогийн зүйл ярих сонирхол алга. Чи надтай яриа өрнүүлэх гэж ирсэн юм уу? Юу бодож ирсэн юм бэ өгшөө? Угаасаа юм уйтгартай юм уу? Чамд яг яавал сонирхолтой болохоор байна? Бид новшийн зүйл ярьдаггүй. Бидний соёл тийм зүйл байхгүй. Асуудалгүй тэмцээний өдөр бүгдийг нь аална. Энэ бол дими яриа биш, энэ бол новшийн trash talk. Энэ бол чухал хэсэг. Би чамд хэлээд байна штэ. Надад ийм новшийн юм ярих зав байхгүй. Би зүгээр дөрсөлдөгчөө торон дотор өөхөх хүртэл зодох бэлтгэлдэл анхаардаг. Нэ хийх зан гарах хэрэггүй залуу минь. Би чам шиг олон үлгэрчин харж байсан. Одоо зүгээр л зайлж үз. Тийм ээ, чам шиг ийм үлгэрчингүүд хаасаагүй л байдаг. Тэгэхээр дайралцаанд би ясан гэсэн үг үү? Өгшөө үннийг хэлэхэд үсний заслалт чинь надад таалагдж байна. Тийм гэж үү, чи яагаад адилхан ургуулж болохгүй гэж юу гэж анд минь. Би бол Дагестан Хабиби Химагийг илүүд үздэг юм. Чамааг боож унгахад над новшин үс чинь саад болохгүй гэж найдаа. Гэхдээ юу гэж өгшөө, бид ингэж уулзаж байгаа учраас чамд нэг санал тавих гээд. Чамааг мэддэг хүн бараг байхгүй. Тийм болохоор бидний тулаанаас нэх их зүйл хүлээх хэрэггүй гэж фэнүүдэд чинь дамжуулъя. Тиймээс бид энэ хэсгийг сонирхолтой болгох хэрэгтэй гэж бодож байна. Харин чамд ямар санаа байна? Чи миний нүд рүү харж яриарай. Гүйцээ. Өгшөө, би чиний фэнүүдийг асуудалгүй булаагаад аван чи л ивгүтэх байх та. Чиний бүх хөгжөөнд дэмжигчид Дагестан руу явцгаана. Чи сайн юм аа, тийм шүү. Бидний харилцаанд хараалын үг ашиглахад ямар ч асуудал алга. Холбог тулаанд Дагестан аваргууд дүүрэн байдаг гэдгийг чи мэдвүү. Бид бол шаал өөр төвчтэй чи бол биш, шийч мэдэж байгаа. Тийм ээ, тэр өдөр юу болохыг л харъя. 5 сарын 2-нд миний гар өргөгдөнө. Би бурханд үйлчилдэг, чамд амлая. Дахиад хэлье. Би бурханд үйлчилдэг, тэр өдөр чамайг бурхан шийдэх болно. Чи Дагестан дайчид ямар хүч чадалтай байсныг мэдэхгүй. Гэхдээ чи лав биш. Би ч хүн ялгаагүй нэгтэл бичигдэнэ. Би танд 5 сарын 2-нд мэдрүүлнэ. 금지요. Чи миний цохилтыг хамгаалах гэж хэтэрхийх ажиллах болно анд минь. Би чамайг цус үдсэн хошиг зоодно. Хөөе. Та нар ихлүүлсэн штэ. Бүх зүйл хийв байхад чи ихэлж дайрсан биз дээ. Бүх зүйл хийв байсан штэ новш минь. Энэний байж байгааг хараач те, тэр үнэхээр сандарсан харагдаж байна. Чи өөрөө л их сандарч эхэллээ дээ өгшөө. 50 байсан хүнээс ийм үйл гарна гэж юу? Одоо бол үгсэн халгаад байх юм алга. Би уулын чамтай адилхан барилдаж тулалдъя гэж бодож байсан юм. Одоо үгсэн надад хамаа алга. Энд олголоо байгаагүй бол тэрний чихнээс алах байлаа новш гэж. Хэрв чи сонирхолтой байгаа бол яагаад зодтолтно гэж чамайг газарт унгаж нүүр амыг чинь хэмэгчих миний хувьд хэтэрхий амархан. Миний барилдааны хамгаалалт бол чиний төвшнөөс шал ондоо. Дэлхийд дээрх хамгийн амархан зүйл юу гэж чамайг зодох. Эргэлзэх юм алга. Миний хувьд тулаан бол айх зүйл биш. Үнэндээ айд сандрах юм алгадаа залуусаа. Сөөж байсан бол сайхан байхгүй. Ойлоо нэг хундах сөөж уух юм өгшөө.
Эхлээд хийх ёстой ажлуудаа сайн хийцгээе. Чиний тулааны рекорд дайжгүй юм байна. Чамтай үзий хөвгшөн жин хамаа алга. Хараад идмэр гэж энд ямар новшин болчих вэ? Би чамайг үргэх гэсэн болохоос байрлах ямар ч санаа байгаагүй шүү өгшөө. Чи зүгээр байрлаж ижил чадна тийм үү? Үгүй дээ өгшөө. Бүхөөс гадна муутай тохоо өвдөг гэж би дайжгүй шүү. Чи тэгвэл байрлаж бас мутаагаар надтай үзэхээр төлөвлөжээ. Эсвэл боксер илүү давмгаасан тулаан хийх юм уу? Үгүй дээ өгшөө. Энэ бол холимог тулаан. Энэ спортод зөвшөөрдөг бүх техникүүдийг би ашиглах болно. 알라딘 대 플라밍고. Yaxshimisan? Boyga tayyormisan? Тэрний тархийг маасарч байх шиг байна. Тэр сайн байна шүү. Тэр харцсан. Энэ залуу чи ирүүл юм уу? Тийм ээ, манай залуу өстө сайн хичээж байна. Үнэхээр аимшигтай. 5 сарын 2-ын чамайг ингэж харж байхыг чи харъя да найз минь. Залуу минь чи бас өндөр юм аа. Ихтэй чи ярьж чаддгүй юм шиг байна тийм үү? Зүгээр дээ би баг зэрэг ярьж чадна. Та ядарч байна уу? Нүд чинь нийлээд унжсан харагдаж байна. Чинийх шиг үү? Та тулалдаагүй нийлээд уджээ. Тийм ээ, үннийг хэлэхэд удаан завсарлага авсан бараг 5 жил. Тэр 5 жилийн хугацаанд чамайг хэр бэлтгэл хийж байсныг мэдэхгүй юм. Тийм ээ, чамайг намайг гайхшуулна гэж бодож байна. Тийм ээ, би дайжгүй хөгжүүлнэ гэж бодож байгаа. За ингээд Солонгос улсын Омега багийн эсрэг Евроаз багийн тулаан эхлэх цаг хугацаа бэлэн боллоо. Залуусаа. Дөрөв ёсоор 2 багийн тулааны өмнөх сүүлийн нүүр тулалт бас сүүлийн хүч сэлбэлт тэр нь юу вэ гэхээр бүрийн дууллаа сонсоод улсаа төлөөлөө зогсож байна гэхээс цаанаасаа хүч хариуцлага онгод 3 бол цаг хугацаанд нисээд бид панк гэл ороод ирнэ. За ер нь бол тулааны тов гарснаас эхлээд тулаан дууссан гэж шүгэл үлээх хүртэл тулаанчийн сэтгэл зүйн болон бие махбодын тулаан асар хүчтэй явагдсаар л байдаг энэ хугацаанд амар тайван амгалан байх ямар ч боломж бол байхгүй. Өөрийгөө өдөрдөж тайвшруулах, зоригжуулах авьяас л одоо тулаанч хүнд хэрэгтэй дээ. Түүгээр л одоо бүх айцаа даван туулна. Мэргэжлийн тулаанчид үүн дээр ажиллах сэтгэл зүй бол одоо энэ л одоо айцаа удирдахад бол тусландаа нэмэгдээд одоо нойр бэлтгэл таарчихсан. Тэгээд тэр торон дотор одоо ёндоонд гараад ирэх юм бол өрсөлдөгчөө тэгэл урж тастай штэ залуусаа та бүхэн бол надаар хэлүүлтгүй сайн мэдчихэж байгаа. За түрүүн Trash Talk дээр дурдсанчлан Евроазийн баг бол хэд хэдэн улсаас бүрдсэн. За Узбекистан, Казахстан болон Орос гэсэн одоо 3 улсаас холбоотны улсаас бас бүрдэж байгаа. За ингээд түүний эсрэг Солонгосын маань одоо Омега баг. За Альфа баг бол эхний шатанд Америк нэгдсэн улс бол ялагдаж улс хоорондын тулаанаас бол хасагдсан. За Омега баг бол Солонгос улсын шигшээд шалгарах за цаашлаад аврагын төлөө тулаанд гарч ирэх тунчиг одоо найдвар өгж байгаа хүчтэй баг. Гэхдээ энэ хоёр багийн ялсан нь бол Монгол улсын хуйг дуулгаа өмссөн 7 одоо хүчтэй дайчидтай бол нүүр тулна. За хинийх нь маш хариуцлагатай тулаанууд. За тэгэхээр Евроаз баг Black Combat холбоонд хориотой бодис хэрэглэсэн шалтгаанаар 70 болон 100 кг-ийн тулалдах тулаанаа алдсан. Өөрөөр хэлбэл Солонгос улсын баг автоматар хоёр ялалтыг холбооны дүрмийн дагуу шууд авсан. Та бүхэнд чухал мэдээлэл танилцуулъя. Тулаанч Ахмад Бургазаев түүний допингийн эсрэг шинжилгээний хариу эерэг гарсан. Үр дүнг баталгаажуулсан. Уг хориотой бодис нь булчин тарих замаар хийгдсэн ба энэ нь холбооны дүрмийг илт зөрчсөн болж байгаа юм. Цаашилбал уг тулаанч 4-р сарын 8-ны өдөр Орос улсад хориотой бодис гэх мэдээллийг хүлээн авсан ч тэр дүрмийг дагаагүй. Хүн Black Combat холбоонд зайлшгүй хэрэглэх шаардлагатай гэсэн хүсэлтийг илгээгээгүй. Тийм учраас допингийн байгууллага энэ үйл явцад дүн шинжилгээ хийх ямар ч боломжгүй болж байгаа юм.
Дахин тодтгоол уг бодисыг эрүүл мэндийн шалтгаанаар ашигласан гих зайлшгүй баталгаа болон эмч эмнэлгийн албан ёсны мэдэгдэл шаардлагатай болж байгаа юм. Дээр дурдсан зүйлүүд нь ном журмын дагуу баталгаажиж зөвшөөрөгдсөний дараа тэд дахин өрсөлдөх боломжтой болж байна. Тэр хугацаа хүртэл тамирчин тулаан хийх боломжгүй. Өөрөөр хэлбэл Евразиа Аз багаас хөнгөн ба хүнд жингийн тулаанчид тулалдах боломжгүй болсныг албан ёсоор мэдэгдэж байна. Тулааны багийн харьцаа 2 тэгээр эхэлнэ. За энэ 2 багийг ялсан Монгол улсын 7 тулаанчтай 7 сард ямар ч маргаангүйгээр хаалц өрсөлдөнө. За 2 улсын багийн тулааны салхиагаас эхний тулаан 77 кг-д эхэлсэн. Тулааны харьцаа шууд 2 тэгээр эхэлж байгаа. 20-т бодисоос болж Евразиа Аз баг 2 тулаанаа алдсан тун харамсалтай. Гэхдээ бол бүх зүйл дуусаагүй боломж хിവэрэ байгаа. За би нэрийг нь буруу дуудчихж магадгүй. За Оросын холбооны улсын тулаанч Али Гадзеев Орос улсын тулаанч 3 ялалттай ялагдал бол байхгүй. 3 ялалтаа гурван ингээ 1-р үед болтоор дуусгасан. 2023 онд энэ ялтуудыг бол авч байсан. За Солонгосын тулаанч Жин Тао Хо 36 настай Black Combat холбооны 77 кг-ийн чансааны 4-т ирэмлэгдэж буй үнэхээр чанга 2 залуу. За Солонгос залуугийн хувьд нийт ялалтын 3 тулааны хүнд цохилтоор 4 тулааны хүчил болтоор бол дуусгаж байсан. Жиндэ бол Солонгос ус дотор 10-т ирэмлэгдэж байгаа. За Дагестан залуу бол 3 жилийн хугацаанд тулаан аваагүй. За тулааны хонх дугарч 2 залуу маань тун 50 ихэлсэн. Гэхдээ эхний 20 секундэд бол бүх зүйл маш тайван амгалан байсан. Маш хариуцлагатай 2 тулаанч яарах юм бол байхгүй. Гэхдээ 21 дэх секундээс эхэлж Оросын холбооны тулаанч маань ёстой тэрэлт төлгөө шиг тесэрсэн. За маш урдан тесэлсэн. За баруун цохилт ёстой ухаан алдуулсан. За өрсөлдөд давтсан. За ерөөсөө ингээд тулааныг ерөөсөө 20 секундын дотор за 30 секундын дотор дуусгасан. Энэ бол өстой үнэхээр аимшигтай. За давталгааны төгсгөлт ёстой тэр баруун зүүн цохилт Солонгос тулаанчийг бараг л нөгөө ертөнц рүү бол явуулах төгсөн. Бүр маш хүчтэй очсон. Энэ цохилтонд одоо хөл дээрээ тогтож үлдэх бүр адгуусч байхгүй залуусаа. Шүүгч баг зэрэг харсан харин Солонгос залуу бол ямар ч хамгаалах үйл хийхгүй 2 чихэндээ өстой мэдрэлийн системээ баг гинттэл хүнд ухсраа цохилтуудыг бол авсан. Үнэхээр аимшигтай. Энэ уулын залуу бол үнэхээр өөр төвшнийх байсан бол ганга ялтаа авсан. Энэ дахиад одоо давталтыг харъя. За энэ зүүн. За зүүн дээр эвгүүцсэн. За энэ баруун цохилт шууд тогийн тасалсан. Энэ дээр ингээд босч ирсэн баг зэрэг гэхдээ үндээсэн ч гэсэн ямар ч хариу үйлдэл бол үзүүлж чадаагүй. Энэ бол зүгээр л энэ залуу ямар өөр төвшнийх вэ гэдгийг харуулж байна. Та бүхэн тэр араас нь нурууныхын булчинг харалтаа. Юу гэсэн үг вэ? 3 жил завсарсан тулаанчид бол үнэхээр тулаанаар цангасан нь бол илт харагдсан. Ингээд 2 улсын ялалтын харьцаа 2-1 болсон. Солонгосын хөгжөөн дэмжигчид заал даяар бол үнэхээр одоо нам дугаа чимэг болсон. Black Combat холбооны загалмаас эцэг хүртэл амаа ангаагаас өөр үйлдэл үндэ хийж чадаагүй. Орос залуу энэ том ордонг бол чив чимэг болгосон. Ингээд 2 багийн тулааны хожлын харьцаа 2-1. За 2 дахь тулаан 84 кг буюу дунд жинд явагдсан тулаан 2 тулаанч нас ойролцоо. Ердөө ганцхан насны зөрүүтэй Солонгос залуу 23 нас, Евразиа Аз багаас Узбекистан залуу 24 настай. Үе тэнгийн үхэр хамжилтангууд. За Евразиа Аз багаас Хусан Ураков 7 тулааны 6-ад нь ялалт байгуулсан. Үүнээс 4 тулааныг хугацаанаас өмнө дуусгасан. За 2 асар чанга залуу тулах гэж байна. Солонгос тулаанч 7 ялж 2 ялагдсан үзүүлэлттэй. 7 ялалтаас 3 ялалтыг хүн цохилтоор 3-ыг нь өчөлт болтоор дуусгасан. За 4 тулааныг 1-р үед нь 2 тулааныг 2-р үед дуусгасан. Хивтэй бол хивтэй, босоо бол босоо юм. Гайхалтай 2 гангстер тулж байна. Тулааны хонх дугаараад эхний 10 секундэд бүх зүйл амар амгалан байсан. Гэхдээ Солонгос залуугийн зүүн өшөглөлт газар дунгаасан энэ үнэхээр хүчтэй өрөөнд очсон. За тэгээд баруун ухсраа. За тулааныг өрдөө 10 секунд 15 секундэд дуусгасан. За Евразиа Аз багт гайхалтай хариу барьсан. За түүний зүүн хөлийн өшөглөлт ёо.
үнхээр хүчтэй очсон. Шууд л газар цөхөрсөн, араас нь нэмсэн. За тэгээ баруун гарын цохилт шилжилтүүд бол үнэхээр хурдцтай бас ухаалаг байсан. За тэр өшөглөлтийн үеэр бол Евразиа багийн тулаанчин тог нь бол шууд л тасарсан. За тэгээ сүүлийн ухсраа цохилтын дээр бол ямар ч өвдөлт бол мэдрээгүй, мэдэрч амжаагүй залуусаа. За энэ одоо хүчтэй цохилтын араас яаж ч өвдөлт мэдрэх вүлээ. Яаж чадаагүй, үнэхээр хурдан шийдэгдсэн эхний хоёр тулаан. За давталтыг харъя, зүүн тулаан, зүүн өшөглөлт яг иргэн дээр очсон. За зүүн цохилт зөрсөн, баг зэрэг ухаантай байсан баруун. За яг чихний хажуу руу. Энэ асар их өвдөн шүү дээ. За нүд харахгүй л явчихна. Ийм аимшигтай тулааныг 84 кг хэмжээнд бол хийж дуусгасан. Та бүхэн trash talk маргааны үеэр солонгос залуу яаж түүнийг ширтэж байсныг бол санаж байгаа ах. Инээдтэй ч юм шиг, эвгүй ч юм шиг. Дараагийн тулаан 66 кг хэмжээнд болж өрнсөн солонгос багаас 20 настай Сон Ю Чан 3 ялагдал. Евразиа багаас Орос тулаанч Исмаил Клеметов 10 ялалт, 1 ялагдал. За Black Combat холбооны жиндээ бол 5 дэрэмлэгддэг. Ийм солонгос залуу. За Орос улсын тулаанчтай тулдах гэж байна. За 10 ялалтынхаа 8-ыг хугацаанаас өмнө дуусгасан энэ Орос залуу. За усыгаа часаад өөр хэмжээнд 91 дэрэмлэгддэг. За солонгос багаас 3 ялалтынхаа бол 1-ийг нь болтоор ялж байсан ийм залуу. За Орос тулаанчийн талаар баг зэрэг мэдээлэл өгөх юм бол за түрүүнд дурдсанчлан Орос улсынхаа часаанд өөр хэмжээнд 91-т ирэмблэгддэг бол Евразиа ТV-ийн хэмжээнд 121-т ирэмблэгддэг гэсэн мэдээлэл бий. За харин Жингээс үл хамаарах часаанд Орос дотооддоо бол 458-д жагсдаг. Гэхдээ үзэгчдээ энэ 5000 орчим мэргэжлийн тулаанчдын жагсаалт гэж ойлгороо. Тэгэхээр энэ бол нэлээд дээгүүрт орж байгаа ийм чансаа гэсэн үг. За хоёр тулаанч маань алдар нэрээ дуудуулаад тулааны хонх бол дуугарч хаалга цоожлогдсон. Мэдээж тулаан эхлэхээс өмнө бол амь насанд энэ тулааны үед амь насаа алдсан ч гомдлгүй гэсэн гэрээнд бол гарын үсэг зурсан ойлгомжтой. За тулаан эхлээд дүрм ёсоор Орос Дагестан залуу маань урууны булчингаар илүүрхэж ихэлсэн. Тулааныг хэвтээгээс үргэлжлүүлэх сонирхолтой тэмцэлтэй түүний довтлохоо болгоноос бол шууд илт харагдана. Үнэхээр бэртаа юм билээ. Өргөж хидэд солонгос залууг бол үе ихнээс бол таарчлаач хэлсэн. За нэгдүгээр үе эхлэл хэсэгт хэвтэй байрлалыг солонгос тулаач маань өөртөө маш ашигтайгаар эргүүлсэн. Хүлийн гурвалжин болт бүтнээр нь бол авсан. Энэ байрлалаа хадгалаад, чангалаад жоохон барьцсан бол тулаан яаж ирэх байсан юм бэ? Гэхдээ байрлалаа төдийлөн удаан хадгалж чадаагүй бол алдчихсан. За тэгээд хүнд байрлалаас гарсан Дагестан залуу ёстой ёндоорсон л доо босоо болон хэвтэй байрал аль алинд нь их давуу илүүрхэж тулааныг бол үргэлжлүүлсээр байсан. Нэгдүгээр үед солонгос залуу хэдэн ч удаа газарт унгав. Дагестан залуугийн булчин бол суудаггүй залуу байлээ. Булчин суухгүй байна гэдэг бол өсөлтөгчдөө төдийлөн хүч зарцуулахгүй байна гэсэн үг. За хоёрдугаар үе хэлсэн үеийн ихэнх хэсэгт бол тулаан босоо байдлаар өрнөд явсан. Дагестан залуугийн хөлийн өшгөлөлт байгаа онсон бол бас л эвгүүтгэр эвгүй хөл гаруудыг нэлээдгүй хит шидсэн. За харин азар солонгос залуу цохилтыг бол тун амжилттай гаргаж чадсан. За зарим нэг нь байгаа онсон ч гэсэн хөл дээр тогтож үлдсэн. За энэ цохилт, энэ өшгөлөлт бас онсон бол үнэхээр игүүтгэр байсан солонгос залуу гоё мэдэрсэн. За ингээд ер нь л нэг худалгүй хорон шахаад хэвтэрүү тулаан шилжсэн. За юу давуу түүгээрэл давмгаалаад явах нь бол холбог тулааны одоо бичигдээгүй хууль юм да. Үзэгчдийг хөгжөөнө гэд өөрийгөө эрсдэлд оруулах гэсэн юм бол байхгүй чаддаг зүйлэл тавтаад явах хэрэгтэй. Улсын нэр гарна маш чухал тулаан. За Евразиа багийн булангаас ч гэсэн болж байгаа зүйлээ давтаад яваарай гэсэн зааврыг бол хангалттай өгж байсан. Солонгос залууг бол үнэхээр зовоос нь л доо юу ч хэлж чадаагүй. Цээжинд нь цус амтыг одоо ноолсон. Ингээд 3 дугаар үе ихэлсэн. Үеийн ихэнх хэсэг Дагестан тулаанчийн хөлийн өшгөлөлт
мөн Солонгос залууг өстө суутал таснаас ял орсон. За тэгээд удалгүй дахин хөвтөж хилцсэн. 3 дугаар үед орж ирсэн гэхэд хоёр тулаанчд бол ядаралт тун баг байсан. Ер нь л 3 үе Солонгос залуугаар бол наацсан л да. Унгаагаад байсан босоо шидэл унгаагаад байсан. Ер нь том болчинтай тулаанчд бол 3 дугаар үеэс сууж эхэлдэг. Дагестан залуунд бол тийм зүйл юу ч харагдаагүй. Яг л нэг хэмлээрээ яваад исэн. Тэгэхээр бэлтгэд бол ямар тулцсан байсныг бол харуулж байгаамаа. Солонгос залуугаас мань часисэн довтлогоо хийх ямар ч боломж олдоогүй. За ингээ шүүгчдийн саналаар тулаан дууссан. Бараг Солонгос тулаанчийн хувьд маань шүүгчдийн саналаар дууссан гайгүй боломжийн үр дүн болсон юм шиг тулаан сонирхогч миний хувьд бол санагдсан. Ингээд хоёр улсын тулааны ялтын харьцаа 3-2-ын харьцаатай болсон. За ингээд дараагийн тулаан 61 кг-д болж өрнөсөн тулаан. Орос улсын тулаанч 15 мэргэжлийн тулаан хийснээс 13-т нь ялалт байгуулсан. За түүний өрсөлдөгч Солонгос залуу Парк Сёнжун Лакамбат холбооны жингийн чансааны 4-т ирэмблэгдэж буй тулаанч энэ жил 33 настай 7 ялалт 5 ялагдал нэг тэнцээ гэсэн тулааны рекордтой. За түүний өрсөлдөгч за Орос за энэ уулын залуу бол бас үнэхээр чанга залуу. За 15 мэргэжлийн тулаан хийснээс 13-т нь ялалт байгуулсан. 5 тулааныг хүн цохилтоор 6 тулааныг өчил боолтоор ялсан. Үнэхээр чанга бас нэг Дагестан аратан. Оросын дотоод чансаанд өөрийн жиндээ бол 72-т ирэмблэгддэг гэсэн мэдээлэл бий. За Евразиа ТV хэмжээнд 94 чигсдэг. За ийм хоёр чанга залуу бол хоорондоо торон дотор арцалдсан. Хоёулаа хэсэг төлөөлж тулдж байгаа маш хариуцлагатай хоёр залуус. За тулаа эхлээд мэдээж уулын нөхдүүдийн дүрм ёсоор хөвтөд бол шилжсэн. За ихтэй та бүхэн одоо Дагестан залууг харж байгаа бол ер нь л нэг юм Хабиб стайлтай, Хабиб Нурмагомедов. За зөвхөн эднэрч биш, ер нь холимог тулаанд хүч үзэж байгаа дийлэх уулын залуус нэг иймэрхүү дүр төрхтэй имижийг бүрдүүлсэн байдаг. Солонгос залуус бас барилдаан шүүдээ ер нь бол их хөвтөөс өөр сайтай байдаг. За тулаанч манай одоо Нандин Эрдэнэ хүртэл нэг ярилцлаганда дурдсан байдаг. Барилдаад одоо яг сайхан цохилцсон ихээр барилдаад үнэхээр түүхтэй байдаг. Хүл цуугаал ороод ирдэг. Ерөөсөө ойлгохтой гоё цохилцож чаддаггүй гэсэн ярилцлагыг бол дээрүүд би яг сонсч ирсэн. За гэхдээ Солонгос тулаач маань үеийн дунд хэсгээс бол хөвтөө барьцнаас бол амжилттай мултарсан. За тэгээд нэгэнт мултарсан дээр довтлогоонуудыг бол шууд шийдэд хийж эхэлсэн. Гой довтлогоонд бол очсон. За үеийн төгсгөл гэхэд бол Солонгос тулаачийн хувьд бол тун давгүй дуусгасан. Мэдээж онооны ерөнхий харьцаагаар бол дутуу явж байгаа. Яагаад гэвэл хөвтөд унаад нэлээд олон цохилт авсан. Хөвтө байдлаас Дагестан тулаанч үеийг бол удаан дамгаалж явсан. За 2 дугаар үед тулаан эхлээд бас л удаагүй хөвтө байрал руу дахин шилжсэн. Мөн л нөгөө болж байгаа юм давтаад явах зааварчилгаа булангаас бол ирж байсан. За залууч гэсэн өөрийгөө хөвтөд хамаагүй илүү гэдгээ бол нэгдүгээр үед хангалттай мэдэрчсэн. За эхний 30-40 секундэд босоо байдлаас хөлт суух оновчтой цаг хугацааг бол Дагестан залуу хүлээсэн. За ингээд та бүхэн унгааж байгааг хардаа ийм хүчтэй. Нэгдүгээр үед ямар ч ядралтгүй дууссан. 2 дугаар үед мөн л одоо өндөр эрчүүч энергитэй орж ирсэн нь бол энэ унгаалтаас бол харагдаж байгаа. Ёстой Солонгос залуугийн өмнөөс бол цээжинд бол цус амтагдсан. Үнэхээр удаан ноолсон. Хэцүү харагдсан. За торонд шахсан байрлалаас толгоор бол хит хүчтэй өшгөлсөн цохилтуудыг хийсэн. Тэрэн дээр бол үнэхээр эвгүүцсэн бас сэрэмж гайгүй байсан тулдаа бол гайгүй тойроод өнгөрсөн. Хэрвээ бас бүр ингээд энэ өшгөлт хардаа яа. Энэ хэрвээ бас яг ирүүн хүчтэй орсон бол бас шууд тог тасрна штэ. За ингээд сүүлийн шийдвэрлэх 3 дугаар үе эхэлсэн. Дагестан залуу бол унгаах цаг хугацаагаа бол харж л байсан. Хөвтөд барилдаад явж байгаа нь өөрт нь хамаагүй ашигтай. Энерги баг зарцуулна, оноогоо түүж авна. За Солонгос залуу бол эхний 2 үе бол барилдаад ерөнхийдөө бол мэдэрч хийсэн барилдааныг нь
За ингээ 3 дугаар үеийн ихэнх хэсэгт Дагестан тулаанч маань ядарсан. За үүнийг Солонгос тулаанч маань тун гарамгаа ашигласан. За барилдаа нэг нь өөрийнх нь эсрэг эргүүлсэн. Дээр ашигтай байрал авсан. За тэгээд Дагестан тулаанч маань хэсэг амарч хүчээ нөөж жагаад буцаад босоод ирсэн. За ингээд 3 дугаар үеийн төгсгөлд уулын залуу маань мөн л давуу байдлаас хатгсан цохилтуудыг олгоо руу чихний хажуу руу ерөөний доод хэсэгт бол амжилттай хийсэн. За ер нь бол тулаан яаж шийдэгдсэнийг бол ямар үр дүнгээр шийдэгдэх бол тэгэл бүгд л гадарсан л да. Одоо бол гайхамшиг гэж байхгүй бол юу ч хийгээд нэмэргүй. Евраз баг хүүхдийн нэгдсэн саналаар ялтыг бол авсан. Хоёр улсын ялтын харьцаа 3-3 болж тэнцсэн. Одоо ингээ сүүлийн ганцхан тулаа үлдсэн. Аль улсын баг ялан тэр баг дараагийн шатанд Монголын тулаанчдын эсрэг хүч үзнэ. За ингээд сүүлийн шийдвэрлэх тулаан хин хинийх нь хувьд маш хариуцлагатай тулаан 57 кг жим буюу эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жингийн 2, насны хувьд бол ойролцоо ердөө ганцхан насны зөрүүтэй. Солонгос тулаанч 6 ялалт 5 ялагдал нэг тэнцээ. Түүний өрсөлдөгч Казахстан залуу 7 ялалт 1 ялагдал гэсэн үзүүлэлттэй. Евроаз багийн тулаанч Багилан 3 ялалтын хүн цогцолтоор 1 ялалтыг өчөлт боолтоор ялж байсан. Казахстан аратан Солонгос тулаанч маань 6 ялалтын 2-ыг нь өчөлт боолтоор ялж байсан. За ер нь л хоёулаа чанга залуу. За Казахстан тулаанчийн одоо чансааг ярих юм бол дотооддоо өөрийн одоо Казахстан улсын чансаанд жиндээ 11-т ирэмлэгддэг ийм чанга залуу. За хоёр багийн ялалтын харьцаа бол тэнцсэн байгаа. Хоёр багийн залуус хоёулаа мэддэг одоо майн, мэгзэм, тарин бүгдийг л уншаал одоо залбирч сууцгаасан байх. Ингээд хоёр улсын тулаан эхлэхэд бэлэн болсон хожлын харьцаа 3-3 үнэхээр хариуцлагатай тулаан. За ингээд хогт дуурсан. Байн. Тулаан эхлээд босоо байдлаас бол өрнж игэлсэн хин хин нь бол нэг яараагүй. Яагаад гэвэл алдаа гарах ирэх байхгүй. Улсын нэр яригдах асар том хариуцлагатай мөч Казахстан залуугийн хатгсан цохилтууд дайжгүй бол чиглэж орж байсан. Солонгос тулаанч цохилтыг бол авсан ч нэг тоогоогүй бол тогтоод үлдсэн. За хатгас өшөглөлтүүд удаа ихсэн хоёр залуу хоёлаа бол сайхан би нэгэ чеклээд за хөлөө өшөглөлт хөлдгоо явсан. За ингээд иймэрхүү хатгсан цохилтууд бол бас яваад байгаа. Эднэр ингээ хорон байдаг. Ер нь ингээ хохирол болоо амсуулж эхэлдэг. За ингээ баруун иймэрхүү хатгсан цохилтууд бол хид хидээр яваад байгаа. Гийцэнд за хөлөө өшөглөлт солонгос залуугаас чэсэгт гоё очсон. Нэг олон давтаад байх юм бол урд хөл бол ажиллагаагүй болно. За энэ арда баруун хатгалт Казахстан залуугаас очсон. За ингээд хөл рүү шахсан. За мөн л нөгөө хөвтэй барилдааны уламжлалт дүрмээр орон шахсан. Тэр чинь ерөнхийдөө л нөгөө барилдаанаараа л бүгдээрээ Азуудаас илүү болоод байгаа шүү дээ. За солонгос залуу маань барилдааныг бол маш сайн хамгаалах хэрэгтэй. Газар дуунж болохгүй. Хэрвээ газар дуунвал хүн хэцүү байдал үүснэ. Барилдаанаар илүү гэдгээ Евроаз залуу маань мэдэрчих юм бол одоо мэдэрсэн зүйлээ барилдаанаа давтаад явчихна. За ингээ ашигтай барилыг бол авсан. За олигтой одоо зүйлийг хийхгүй энэ байдлаараа тулаан үргэлжлээд байвал шүүгч бол салгана. Гэхдээ энэ үед бол тэмцэлтэн явагдаж байсан. Яаж торн шахсан. За энэ шүүгч бол салгасан. Энэ бол жоохон сонин шийдвэр байсан. За гэхдээ бол энэ шийдвэр дээр бол маргах ямар ч цаг бол байгаагүй. Шууд тулаандаа эргээд орсон. Нэгдүгээр үеийн дунд хэсэгт Казахстан тулаанч баруун бол одоо хүчтэй цавсан. Яа энэ цогцолт чихэн дээр бол тун хүчтэй очсон. За хөлийн чекс өшгөлөлт. За ингээд одоо
яг унгаах зөв цаг үеийг л хүлээгээд байгаа л да. За хөлийн чексэн цохилтууд бол яг байралтайгаа очиод байгаа. Олон хийх юм бол урд хөл ажиллагаагүй болно. Цөөр хүлгүй бол ингээл дуусна. За ингээд яй. За зүүлийн дотор хөшөглөлт. Ай баруун зүү энэ баруун ингээд угаачих байгаа юм да. Давцсан. Ингээд дуусч байгаа маа үзэгчтэй хэвээр. Үнэн галзуу. Нэгдүгээр дунд хэсэгт энэ баруун савалтыг бол Солонгос тулаач гаргаад баруун гараар ирүү хэсэг рүү маш хурдан шийдсэн. За яг газарт унахад бол угаасаа бараг л аль хэдийн ухаан алдчихсан байсан. Яа ёстой үзэгч босс шүүгч хөтлөгчгээ Солонгос улс даяараа баярлсан. Үнэхээр наадсан. Үнэхээр энэ залуу энэ үчийн бол ингээ баатар болсон. Аргагүй гаган цохилт байла. За энэ ардаа бүр давцсан цохилтоор бүр ингээ ухаан алдчихсан. Йой. Евро Аз багийн тулаачид ингээд үнэхээр бараасан. Одоо яалтай байлаа. Энэ олон үзэгчдийн өмнө ингээл цохоод унгаачлаа штэ. Энэ тэмцээний авраг болох хамгийн магадлал өндөртэй баг гэж эхнээсээ л яригдчихсэн. За ингээд Солонгосын Омега баг ингэж баярлах нь аргагүй. Маш хүчтэй багийг замаасаа арчиж хаялаа. Үнэхээр ганган. За энэ ордон бол бараг нуурхш төгсөө энэ тоглолтын баярыг тэмдэглэж үзэгчд бол үнэхээр хөл дээрээ за суудал дээр бол тогтож чадаагүй. За ингээд Евро Аз багийн тулаачд одоо яалтай байлаа. Энэ Black Combat холбооны одоо ерөнхийлөгч Godfather яа энэ тун сэтгэл хангалуун байна. За ингээд давцсан бишийг харъя. Баруун савсан мэдрээ зүүн яа Конопен дээр дарцсан. Ингээд давцсан яар та. Гаргасан байн яа. За ингээд давцсан. Гаргасан энэ арай зайгаа буруу тооцоосон л доо яар та. Байн. Гар хүрээгүй. Энийг Солонгос одоо мэдэрсэн. Йоо. Үнэхээр галзуу. За энэ ардаа давцсан цохилтын сүүлд бол бүр тэгэхээр биеийн татаад бүр үнэхээр хүн цохилтыг бол авсан. За ингэж баярлахаас өөр яах вэ? Вау. Ястон нэр Солонгос залуугийн одоо насан туршийн чимэг болсон цохилт байлаа залуусаа гайхалтай. Нөгөө жуудо тайлбарладаг шижрээ тайлбарлагч хэлдгэр бол бөмбөрцгийн баруун шулуун боллоо шүү дээ. Одоо яахалтай байлээ. Нэг нь ялж нөгөө нь ялагддаг хорвоо. Заал даяараа маш их баярлсан. Бүр аргагүй шүү дээ. Энэ том багийг замаасаа арчиж хайж байгаа Солонгос гангстерүүд. Үнэхээр галзуу. Ийм зүйл болно гэж бол хинч төсөөлөөгүй. Тулааны таамаг Евро Аз багийг ялна гэсэн таамагтай байсан. Энэ холбооны ерөнхийлөгч өөрөө ч гэсэн мэдэж байсан. Илүү их алгаа залуусаа 7 сард Монгол улсын багийн эсрэг Солонгос улс үзэхэр болж байна. Юу болох бол яа. Одоо нас бүр ус биржиж эхэлж байна. Ямар галзуу юм бэ бүр. За ингээд дараагийн дугаар дээр Солонгосын Омега баг Евро Аз багийн эсрэг яаж хатуужж байсан, яаж тамлуулж байсан, холбооны ерөнхийлөгч яриад байсан нөгөө тамлан зовоосон өөрөө таслахаа тэрийгэ бод хатуу бай битгий март гээд одоо эднэрийг цэнэглээд байсан шүү дээ тийм ээ. За тэр хэсгээр одоо тэр үйл явдлаар дараагийн дугаарыг хийхийг төлөвлөж чинь залуусаа суугтайгаа хамт байгаараа хувийн шалтгаанаас болоод бичлэгээ баг зэрэг удааж байгаа. Та нар маань өдөр бүрл мессеж чат бичээд байгаа. Би бүгднийг харж байгаа шүү. За тэр яг ямар таач Оки MMA Монголын тулааны спортоор дагасан галзуу сууг энэ дугаараар иргэн ирэлтээ зарлж байна. Та бүхэн бичлэгээ үзэж дууссан бол subscribe дараад дараагийнхаа бичлэгийг хүлээж байгаарай. Яг Монгол тайлбартайгаа Солонгос багийн Омега Евро Аз багийн эсрэг яаж бэлдсэн, яаж тамлуулж байсан үйл явдлуудаар дараагийн дугаар гарах болно. Ингээд дараагийн дугаараар иргэн уулзлаа. Түр баяртай. Бай. His power is phenomenal. His technique is so precise. He is one of the best fighters alive. Whoa! He got him! The belt is headed to Spain! You get exactly what you asking for. I already proved that I'm the best fighter in the world. To be the best, you gotta beat the best. The best is blessed. Ladies and gentlemen, one of the best of all time!